Би Selection Tools ажиллах төслийн 1-р давхрын байгууллаганд байна. Мөн бүх сонгох тохиргоог идэвхжүүлсэн байгаа гэдгийг анхаараарай. Та Revit орчинд AutoCAD-ийн адилаар Box Selection ашиглах боломжтой. Хэрвээ бүгдээрээ маус нэгэ дарж ирэх замаар зүүнээс баруун гартал руугаа хайрцаглавал гадна хүрээ нь үргэлжсэн нарийн зураасаар дүрслэгдэх болно. Энэ тохиолдолд тухайн хүрээнд бүгдээрээ багтсан эзхүүнүүд идэвхжинэ гэдгийг анхаараарай. Хэрвээ би баг зэрэг доошлуулад шкаф хаалганы тал хэсгийг оруулах тухайн эзхүүнүүд сонголтоос маань хасагдаж байгааг анзаарч байгаа. Маус нэгээ суллая. Одоо бүгдээрээ хоосон газар товшиж сонголтоо байлуулад баруунаас зүүн гартал руугаа хайрцаглая. Ингээд гадна хүрээ нь тасархай зураасаар тэмдэглэгдэж байгааг анзаарч байгаа. Энэ нь тухайн хүрээнд багтсан бүхий л эзхүүнүүдийг сонгоход туслах болно. Өөрөөр хэлбэл эдгээр шкаф хаалга маань таллаж багтсан сонгох боломжтой байгааг анхаараарай. Энэ үед маус нэг авъя. Хүчлтийн маань тодорхой хэсэг багтсан учраас мөн сонгогдож өглөө. Өдрөө S-г дараад сонголтоо байлуулъя. Хэрвээ та Box Selection-ыг ашиглахаар шийдсэн бол сонгох тохиргоонуудаа зөв тааруулж сурах хэрэгтэй. Жишээ нь бүгдээрээ Box Selection-ийн тусламжтай ариун цэвэр өрөөг сонгох оролдлого хий. Харамсалтай нь бидний маус нэгэ дарж чирэх замаар хайрцаг үүсгэх гэхэд Revit маань хучлтыг сонгоод зөөж өглөө. Учир нь бүгдээрээ Drag Elements on Selection сонголтыг идэвхжүүлсэн байсан. Тиймээс Ctrl+Z дарж хийсэн үйлдэлээ буцаая. Тэгээд уг сонголтыг байлуулаад маус нэгэ дарж чирэх замаар хайрцаг үүсгээд ариун цэвэр өрөөгөө сонгох боломжтой боллоо. Одоо бүгдээрээ дараагийн сонгох арга болох Select All-ыг авч үзье. Энэ нь бидэнд ижил төрөлд хамааралтай эзхүүнүүдийг хурдан хугацаанд сонгоход туслах юм. Жишээ нь та хулгайныхон курсорыг уг хаалган дээр авчиад маусны тушаад сонгоорой. Ингээд тухайн хаалганы төрлийн хувьд 76 21 байна. Харин уг хаалганы хувьд 86 21 байна. Уг хаалганы хувьд адилхан. Хэрвээ бүгдээрээ 86-гийн хаалга ашиглахаа болоод 90-ийн хаалга эсвэл метрийн хаалга ашиглахаар болвол дурын хаалгаа сонгоод маус хоёроо дараад Select All Instance дээр хулгайныхон курсорыг авчиад гарч ирэх сонголтуудаас өөрийн шаардлагыг нийцүүлж сонголж болно. Бидэнд Visible in View буюу бидний ажиллаж буй харагдцад байршиж буй эзхүүнүүд in Entire Project буюу төсөлд маань байршиж буй бүхий л ижил төрлийн эзхүүнүүдийг сонгох гэсэн сонголт байна. Бүгдээрээ in Entire Project-ийг сонгоё. Ингээд бидний төсөлд нийт 12 ширхэг 86-гийн хаалга байна. Бүгдээрээ одоо эдгээрийн төрлийг 95-аар солиход хэлбэр болж өглөө. Зөвхөн 1-р давхрынхаа эдгээр хаалгануудын төрлийг өөрсдөө хүсэж болох юм. Тэгвэл S-г дараад сонголтоо байлуулъя. Тэгээд дурыныг 90 хаалга руу татаад сонгоё. Маус хоёроо дараад Select All Instance Visible in View-ийг сонгоё. Ингээд зарим хүмүүс бидний харж буй уг хоёр хаалгыг сонгоно гэж андуурдаг. Visible in View нь таны ажиллаж байгаа харагдцад харагдах боломжтой бүхий л эзхүүнүүдийг сонгоход зориулагдсан багч гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл 1-р давхарт маань байршиж буй 5 хаалга тавуулаа сонгогдсон байна. Бүгдээрээ S-г дараад сонголтоо байлуулъя. Хэрвээ та зөвхөн 90-ийн хаалгануудыг бус бидний ажиллаж байгаа харагдцад байгаа бүх хаалгыг сонгохыг хүсвэл Box Selection-ээр бүх объектоо сонгоорой. Бид олон тооны объектыг сонгоход таны сонгосон эзхүүнүүдийн талаарх мэдээллийг Tab Select дээр маань илтгэдэг байгаа. Энэ тохиолдолд Multiple Category Selected буюу олон тооны категорид хамааралтай эзхүүн сонгогдсон байна гэж байна. Бүгдээрээ зөвхөн доор буюу хаалга категорид хамааралтай эзхүүнүүдийг сонгохыг хүсэж байна. Тиймээс нэмэлтээр гарч ирсэн Selection panel дээрх фильтр багчийг сонгоод Check No-ны тусламжтай бүх сонголтоо байлуулаад зөвхөн doors буюу хаалгануудыг чагталж өгөөд OK дараарай. Үр дүнд нь та шаардлагатай бүх хаалгануудаа сонгож өглөө.
Энэ тохиолдолд бүгдээрээ doors категорид хамааралтай олон тооны family сонгосон учраас multiple family selected гэж байгаа. Анзаарч байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр нь гадна тагтны хаалганууд байхад эдгээр нь дотор хаалганууд байх жишээтэй. Хэрвээ та төсөлтөө байршиж бүх хаалгыг сонгохыг хүсвэл 3 дэрүүгээ ороод ижлэхээ арга ашиглаж болох юм. Энэ удаа бүгдээрээ зөвхөн унтлагын өрөөний хаалгануудыг сонгох ёстой. VQB-ийн топ дээр төвшөд дээрээс нь хараад байгууллагын ажиллагааны чиглэлд эргүүлээд box selection-ээр зөвхөн энэ хэсгийг сонгоорой. Тэгээд filter doors-ыг үлдээгээд OK дарснаар унтлах өрөөнүүдийн хаалгыг сонгож өглөө. Магадгүй бүгдээрээ эдгээр унтлах өрөөний хаалганы хэмжээ, хавцсны загварыг эцэслэн шийдээгүй байж болох юм. Тэгвэл та бүхэн эдгээр хаалгануудыг байнга нэг бүрсэн сонгохоос илүүтэй нэг удаа сонгоод нэмэлтээр гарч ирэх selection panel дээрээс save тусламжтай нэр өгч хадгалах замаар сонгох үйлдэлээ хялбарчилж болно. Энэ удаа бүгдээрээ doors, bedrooms гэж өгөөд OK даръя. Тэгээд S-г дараад сонголтоо болиулъя. Нэгэнт та сонголтоо хадгалсан бол Manage tab дээр төвшөө Selection panel дээр Load Selection багш дээр төвшсноор өөрийн хадгалсан сонголтуудыг дахин ирчүүлэх боломжтой болох юм. Би урдчилсан байдлаар room, bathroom-ыг үүсгэсэн байсан. Бүгдээрээ өөртөөхөө үүсгэсэн doors, bedroom-ыг сонгоод OK дарвал одоо бүгдээрээ type select дээр төвшөөд бусад хаалганы төрлөөр сонгох болоод зөвшөөрлүүдийг урт хугацаанд хийх боломжтой болох юм.